Ингэж бид бүхний багш ийм алдартай хүн байсан. Чөөцсөрн багш маань 1928 онд багшийн сургуулийг төгсөөд тэр цагаас хойш насан үед бодлоо бүхэл бүтэн 160-нд Монгол төмнийг Монгол очих сургаж ирсэн хүн. Тэгээд багшийн маань энэ нэрмжит уралдаан 20 дахь удаагаан болж байна. Жил өрх тусам улам өргөн дэлгэр болж монголчууд маань үндэснийхээ бичиг үсэгт шамдан суралцж түүнийг хайрлаж эрхэмлэж байгаа тод гэрчим гэж бодож баярлаж байна. Бичиг соёлын судар номын ариун өвсөн маань энэ л Монгол бичгээрэн байгаа. Бид өмнөх үеийнхэн мэрэгдийн ухаарлыг тэд юу бодож, юу хэлж, юу загсныг мэдээ гэвэл Монгол бичгээр байгаа нь сурвалжаан судлах ёстой, үзэх ёстой. Энэ бүхэн маань Монгол бичгийн сур судлахын ач тусын нэг юм да.